дараагийн дугаар ийгүү эхэлж байна. Ингээд манай хамгийн анхны 4 охинтой дугаар эхэлж байна. Тийм ээ. За ингээд харвал за маш олон шинэ үр царайнууд орж ирсэн байна тийм ээ. За намайгаас эхлээд өөрийгөө танилцуулъя. За намайг 11-ийн ангийн Нэмэр Эрдэнэ гэдэг. За би 11-ийн ангийн Тэмүүлэн байна. Наа 11-ийн ангийн Аззая гэдэг. Very nice. Тийм ээ. За ингээд гарчин дээрээс хараад орж ирсэнчлэн өнөөдөр бол загтлын дугаар. Тийм ээ. Бидний хамгийн дуртай дугаар. За манай хамгийн сүүлийн загтлын дугаар бол нэлээд viral болсон. Yes. Рилүүд маань бас нэлээд явсан тийм ээ. Яа. За загтлуудаа уншихын өмнө хэдүүлээ гоё сонь сайхнуудаа ярьцгаар. Тийм нэг юм хэлгээд манай подкастн дор ямар их хоорондоо яапл юм бэ? Хоорондоо л юм ярихаа бэлчүүл боллоо гэд юмнууд бас бичсэн байсан. Гэхдээ подкаст гэдэг юмны утга учир нь яг тэрэндээ л байдаг шүү дээ. Тэгээд бан ганц захаа уншаад явах юм бол ерөөсөө ер нь л сонирхолгүй. Тийм учраас ингээд өөрөөсөө ингээд яриад явах нь зүйтэй гэж бодож байна. Та бүхнээсээ тийм ээ. За. За сайн байцгаана да. Ер нь тайван шүү. Жохо хавшаал. Амьдрал жаах хэцүү л. Бараг ойлгохны. Хавар хэцүү байна. Би яаж байгаад ханиагаад байгаа шүү манайхан намайг ойлгоорой. Бүрээрээ таниад дөө. Харин тий. Хавар болоод давхлаа бас айгу унж ийн. Тэгээ муухай ханиаднууд бас их гарч ийн тийм ээ. Ер нь тийм лээ. Өөртөө Одоо амарлаа да. Тийм амрлаа да. Бидалтын 7 хоног эхэллээ. Волейбол тэмцээ. Тийм ээ, волейболын тэмцээ. Тэгэл явж идлээ одоо төгслөө дөө. Хайр төгслөө. Харин тэгэл одоо ингээд энэ жил 12-т орно. Тэгээ дараа жилийн өдөрт төгсөж явах юм биш. Үе. Бид нар байхгүй болох юм. За жоохон амьдралаа бодох. За жоохон ямар 5 минут. За тэгээ. Тэгээс юм. Би дэврээ өдөр бодчихлоо. Тэ манай урдаа тавьсан сүүнүүдийг харж байгаа байх. Sponsor guys. Sponsor шүү. Хэндүү. Бишээ. Бид нарыг спонсорлсон Гэмөд баярлаа. Манай хүн тэнд манай камерамен хийгээд ард сууж байгаа. Тийм. Манай сетап өнөөдрийн сетап бас нэлээд цайжирсан гэж би бол бодож байна. Тийм. Хамгийн азтай дугаар хэллаа. Тийм ээ. Орохгүй байж байгаа амар гоё орж ирлээ. Тийм, манай гурав айгүй гоё дугаар дээр орж ирлээ. Би л намар л энэ клубт орсон. Тэгээд ерөөс араа. Манай анхны гişүү. Анх удаа баг гарч ийн. Өмнө нь нөгөө нэг хайрын ирэл дээр гарч исэн. Тийм, тэрнээс өөр хайр гэж юу вэ? Тийм. Ягаан цэцэг. Тэрхтээ амар гоё хариулт байсан шүү. Тийм үү? Ягаан цэцэг гэдэг. За хэдлээ бүр подкаст аваа сонирхолтой болгоё. За. Захаа угаасаа за манай дээр ихэвчлэн захаанууд эрэхтэй үерхэл нөхөрлөл гэдэг сэдвийн дор ирж байгаа. Тийм болохоор бөөнөрөө өөрсдийнхөө хамгийн ингээд одоо юу вэ? Хайр дурлалын амьдралаасаа үерхэл нөхөрлөлийн амьдралаасаа сургамж авч ирсэн ч гэх юм уу. Эсвэл одоо ингээд явж байгаа ч гэх юм уу нэг юм сонирхолтой түүхүүдэд хуваалцгаая. За. За хаваалцъя. Энэ бол аймаг тусалтай үйл сууж байгаа шүү. Хоёр үерхэд одоо нэг жил 7 сар болж байна. Бараг 2 жил болох чинь. Одоо амар 2 сарын дараа. 3 сарын дараа. Ах яаж танилцв вэ? Анх нөгөө бисгүүр ангида найрамд л явж байхдаа танилцсан. Төгсөлтөөрөө. Тэнэс өмнө таньдаг байсан уу? Тэнэс өмнө таньдаг байсан. Харилцах анги болохоор харьцдаг байсан уу? Харьцдаг жоохон л. Very nice. Нөгөө би стори хийжсэн. Би бас нохотээс аахгүй юу. Тэгээд тэр нохооныхоо тухайн нэг стори хийгээд тэгээ манай класс нэг нохотээс. Тэгээд
Тэгээд миний стори дээр чат чийд. Тэгээд танилцчихсэн. Оо, nice. Лутсан нэг. Тэгээд 2 жил гэдэг чинь тий. нэр уртцаа. Амиг төвчээр гэх. Яа. Чиштэй. Тэгээд би тэгээ үрснийхэн дараа л нэг 7 дугаар ангида би нэг хажуулахаа ингээс нэг банд крашлдгээс аахгүй юу? За. Тэгээд нэрийг ч мэдэхгүй зөвөр нэг анхаарал ямар хөөрхөн банд вэ гэж бодоод өнгөрсөн. Тэгээд дараа нь үргэжсэнийхаа дараа тэгээд манай найзлал байсан нэг мэдсэн. Йоо. Өөрснийхөө дараа мэдсэн юм тий. Амар гоё. Тэнд амар гоё хүмсгтэй давхраатай тийм банд байсан. Биглэнгүү дараа нэрийг. За. Өдөө ингээд бараг 2 жилийн хугацаанд ер нь ингээд үерхэл нөхөрлөлөөс ингээд сурч авсан юм байна да. Сурч авсан уу? Сурч авсан. Бит хоёрын дундуур ингээд найзууд нээр орох юм хэцүү байдаг шүү. Яг ингээд бит хоёр өөрсдөө ингээд бид мэдж яхад хүмүүс амар хажуунаас ордог. Тэр л амар хэцүү байдаг та. Тэгээ хосууд дээр дундуур битээ орж ороо. Тийм ээ. Тэгжэл хэлдөө. Тийм ээ. Надаа бас яг тэгс ханддаг. Тийм. Ингээд хоёр хүн ингээд хоёулахнаа байхдаа шал өөрштэй. Тэгээ найзуудтайгаа байхдаа тэр хоёр хүн чинь бас шал өөр. Тэгэнгүүт найзуудынх нь өнцгөөс ингээд ер нь бол ингээд тэр хүмүүс нь шал өөр хүмүүс байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь бол найзууд жоох илүүлэгдэг л та. Илүү. Тийм. Гэтэ яг хуу зөв юм дээр бол тийм найзуудаасаа шалтгаалж байгаа. Найзуудынхаа үзэл бодлоос зөв үзэл бодолтой хүүхдүүд байвал бас тийм зөв зөвлөгөө чи явах гэж бодож байна. Тийм ээ. За. Нэмэ. За нэмэ. За яриад. Би ч одоо юу ч мэддэг гэсэн. Одоо ерөөсөө хэрцэж байгаа, үргэж байгаа юм байхгүй. Тэгээд яг хайраас ойлгож авсан зүйлийг бол үнэн ч яхалж байгаа юм байна да гэж. Яг үнэн ер нь үнэн. Зөв. Маш зөв. Юм боллоо болж шүү дээ. Яа. За Тэмүүлэн сонсцгоо. Би болно штэ. Би бол. Одоо ярьж байгаа юм байна. Байх шүү. Тэгэл өмнө ч юм байхгүй дээ. Цааг харсаа. Оо яа. За надад нэг юм байхгүй. Тийм үү? Сургамж цаач яах юм алга. Ер нь Тэр тийм яг юу лээ? бодог. Нэг Угаасаа дуунтай бүр ингээ амар баг үерхч үзээ нэг үерхч үзээ баг тийм болохоор нэг сургууль хийсэн байхгүй. Чатаар нэг 7 хоног бичээл салж исэн юм та. Уулзаж үзээгүй ёо. Вау. Жоох мэс юм уу? Юм лээ. Жоохондоо тийм байдаг тийм. Жоох нэмийг хаяа маш алгас. Одоо тэгээл төөх бүтээх гэж явж байна уу? Одоо арай том болсон. Аха. Дааж тийм хаалгаа. За бас би ер нь найз нь болохоор ингээд үерхлийг ингээ хажуунаас нь хардаг л да. За 2 жил үерсэн босууд бол шал үрээд билээ. Амар нэг юм хоорондоо ярилцж байгаа нь ч тэр ингээд нэг юм байгаа байдал нь ч тэр амар хөөрхөн. Надад үнэхээр амар хөөрхөн санагддаг. Баярлаа. Тийм. Энэ хоёрыг харахад уйлмар санагдав. Тийм. Бүр ингээд амар үерхдэг. Гэт ийм энэ хоёр бүр нэг аль хэдийн ингээд том болцсон юм шиг. Тийм. Хоорондоо ярилцж байгаа нь ингээд амар мачуур. Тийм. Тийм надад бол тэгээд санагддаг. өөр юм бэ. Надаа ч гэсэн. Нэг нэг харин юм юу ч хэлдэг тийм. Тэр тийм. Заах нь болохоор самхат тийм гэсэн. За над дээр бол би ингээд за ер нь бол жоохон байсан ч тэр одоо байсан ч тэр яг ингээд хүмүүс ч ингээд жоохныхоо үерхлийг үерхэл тооцдгүй штэ. Тийш үү. Тийм. Би бол үерхэл тооцож байгаа. Вау. Одоо ингээд харахад бол яг ингээд нэг хүнтэйгээ яг 5 6 удаа салж нээсэн үү. Аха. Тэгсэн бүр ингээд бүр жоохон байхнасаа 7 дугаар ангиасаа юм уу? 7 дугаар ангиасаа 9 дугаар хүртэл юм шиг байд. Тийм. Тэгээд тэр хүртэлх хугацаанд бол ингээд
тэр хүртэлх хугацаанд бол айгүй жоохон байсан. Ер нь бол айгүй өнгөцсөн байсан. Яг ингээд тэр хүн жигнэсээ хайртай байсан уу, хайргүй байсан уу гэдгийг ч мэдгүй. Одоо ингээд харахад бол айгүй хөөхөн л нэг юм хайртай л байсан юм шиг байгаа юм. Тийм. Одоо юу мэрч үлдээ. Одоо ярих жоохон хэцүү юм те. Тэгээд би одоо тэр хүнийг ингээ одоо хүртэл ингээ хайрлаж явдаг. Нандинаж хайрлаж явдаг. Миний анхны ярихгүй юу? Вау. Ер нь та нар анхны хайртай уучирсан юм тий. Би уучрааг байгаа. Зохиоч. Би ихтэй яг тэр хүнээс дараа нь ерөөсөө ингээд хүн амьтантай ингээд яагаагүй болохоор яг одоогийн миний ингээ бодлоор бол миний анхны яа. Гэтэ цаашдаа бол юу болох мэдгүй байна. Яг нэг юм юу гэдэг штэ. First love гэснээр ингээд love нь тамаар эсвэл first нь тамаар байдаг штэ. Тийм. Тэр хоёрын яалан гэдгийг бол мэдгүй л юм. Тийм одоохондоо бол миний үзэл бодол бол тийм л юм. Тэгээд айгу хөөрхөн. Яг тэр үеийн дээр ч гэсэн ер нь бол найзууд амар нөлөөлдөг. Найзууд айгу буруугаар нөлөөлсөн. Тийм. Дани тийм их үлээ. За зүгээрээ. Арай л амар хэм амьдралаа ирч үү та. Бүүнгээ. За орё. За манай подкаст болохоор хоёр болжмортой болсон. Болжмор гэдэг нь болохоор ирсэн захидлуудыг шүүж бид нарт ингээд подкаст нь ингээд бэлэн болгож өгдөг хүмүүсийг хэлж байгаа. Тийм. Тэгэхгүй бол өмнөх захидлын юун дээр нөгөө нэг рил болгоод тасаж оруулсан захидал дээр маань ингээд айгүй их бичиг үсгийн ялдаа байсан. Тэгээд комментэн доор нь байсгээл тэгэл ахын ингээд маш их коммент орж ирсэн. Тийм болохоор бид нар ингээд хоёр болжмортой болсон байгаа. Хоёр болжмор маань хөрхөн ажиллаа хийж байгаа. За ингээд хамгийн анхны захиаг уншицгаая. Нэмээс. За. За, тэд нь болохоор үерхэл нөхөртийн захиа байна. За. Найз залуутайгаа үерхээ 4 жил болжээ. Анх яаж танилцсан түүхээ бичье. 2022 оны үйл 1 сард би 10 дугаар анги байсан юм да. Юм л та аймагта маникюрын сургалтанд суух гээд танил ихчийнхаа салаан руу очисон юм а. Очих замдаа гэрлэн дөхөн дээр зогсож байтал нэг залуу зам гарч байна. Хараад л ямар гоё ах вэ гэд инстаграмыг нь авчихаар байдаг. Даанч ааваар хөргөлж байсан болохоор чадаагүй. Тэгээд л за өнгөрсөн гэж бодоод сургалт руугаа явсан. Ороосооч байтал нөгөө ах ороод ирсэн. Тэр салооны ихчийн нөхөр хажуу талд нь гитарны сургалт ордог байж таарсан. Нөгөө хүн маань тэнд бас байнга явдаг болж таарсан. Мөн надаас 3 ах байсан. Ингээд л найрах төлөвлөгөө эхэлсэн. Тэр үеийнхээр л од болсон поророос амттан барьжгүйгээд тэгсэн манай хүн тэрийг зүгээр сайхан сэтгэл гэж бодоод яваад байсан бол яах вэ? Тэгээд шууд улаан өөрөн дээр нь би танд сайн шт гэд хэлээ хайчихсан. Тэг жилчгээд бас цугтаагаад яваад өгсөн. Хэд хоногоос нөгөө ихчээс фэйсбүүкийг нь аваад реквест явуулсан. Авдаггүй. Ууг нь сургалтын дээр байхад л ирээд юм ярьчихад яриад л чи их гой боддог болж байна шүү гэд би ч хөөрөөстэй тэгээд хэд хоног хүлээстэй реквест авахгүй болохоор нь та миний реквестийг авахгүй юм уу гэж бичсэн. Тэр нь босоо ах нь мдээгүй штэ гэж хариу ирээл хөөрхөн чадалдаг болоод л Валентин ойрхон байсныг ч хэлгүй би биэндээ бэлэг өгөөл тэрнээс хойш жил харьцаж байгаад үерхсэн. Яг үерхсэн өдөр нь аав ээж хоёр мэдээд одоо Солонгос хамт амьдарч байна. Вау! Баярлалаа. Айгүй хөөрхөн юу аа? Харин Харин тий Солонгос хамт амьдарч байна. Вау, мөрөөдөл юм шиг. Тийм биш тий. Йоо. Үерхэд 4 жил болж ингэнэ. Удаан шүү. Би гэтээ сая дундхыг нь сайн ойлгосонгүй. Харин яг нэг найрах төлөвлөгөөнд ороод Тэгээд нөгөөний хамгийн анх ер нь бол ингэ тааралдаад байсан юм тийм үү? тэгээ нөгөө нэг маникюрын сургалтанд явж исэн чи хажууд нь нөгөө бас сургалтанд явж таарад. Тэгээ байнга уулздаг болсон гэсэн. Тэгээд таарад Хаалцраа. тий. Тэгээ паророос өвөө. Тэгээ реквест аваа гэсэн байгаа л. Вау. Үгүй сүү өгөө захт нь ойлгодгүй юм шиг. Гэтэ эмэгтэй нэртэйдээс үү гэсэн юм тий. Эрэгтэй. Эрэгтэй Эмэгтэй нэрхтэй. эмэгтэй нэртэй тарь тий. Nice. Вау. Зоригтой охин мэн. Тарь тий. Вау. Зүг болжээ. Зоригтой их юм шиг байна. Одоо Солонгос 4 жил амьдарч байгаа гэхээр тий. Гэтэ өөрөөс нь 3 ах гэж. Тийм ээ. Тарь тий. Вау. Зоригтой ш.
За сайхан харин дүүх байлаа. Дараагийн сайхан дүүх байлаа. Захаа битэн баярлаа. Ад жаргал хүсье. Он удаан жил амьдрах болтугай хамтдаа. Зя наран захаа. Зя. Би жоохон гоншиж магадгүй шнэ зү. За сэдвэн үерхэл нөхөрлийн захаа байна. Өмнө жил болсон явдал юм аа. Өвлийн улирал байсан. Би Хятад, Орос, Солонгос, Япон хэл мэддэг байхгүй юу? Нэг өдөр 10 дугаар хорооллын автобусны буудлын дээр нэг хүн намайг ардаас дуудаад би их аймхаа санд руу байсан болохоор гүүгээл явцсан. Гэтэл нэг царайлаг ах ардаас эцэж ядарч гүйж ирснэ. Надад миний бэлийг өгсөн. Би хүүтний харшилтай болохоор бэлийн үнэхээр хэрэгтэй. Би ч баярлаа дахиж таарахгүй байж магадгүй гэд ажийг нь шууд асуучихсан юм аа. Би өгөхгүй гэж айж байсан чинь өгсөн. Би ичээд гэртээ очиод чат бичсэн. Тэгээд бараг 2 сар харьцаж байгаад би 6 хэлээр үерхэх санал тавьсан ч айлтанд ч зөвшөөрөөгүй хэрнээ. 3 дахь сар дээр намайг гуйсан. Би ч үнэхээр уйлаад л зөвшөөрсөн. Гуйхтаа цэцэг зөөлд өгсөн үнэхээр гайхмаар байсан. Тэгээд бит хоёр албан ёсоор үерхэж эхэлсэн. Одоо хүртэл нэгнээ харсан анхны харц бодогддог. Ээж нь намайг төрсөн охин шиг хайлаж инхрийлж байдэн бит хоёр заяаны асууд мэд урам өгөөд байдаг юм. Эцэст нь гэж хэлэхэд Монголын минь бүх охид ийм сайхан хайртай учраас гинэ. Вау. Яа юу хайрс хаушаа бүр. Ячаа хавар болоод. Хотод ихтэй зоригтой шүү. Ямар хөөрхий. Амар мундаг охин биш. Хэдэн хэлтэй бэ? 4 хэлтэй биш. 6 хэлтэй гэсэн. Хятад, Орос, Япон, Солонгос хэл мэддэг гинэ. Тэгээд нөгөө нэг үерхэл саналаа тавихтаа болохоор 6 хэлээр төссөн гэж байна. Вау. So мундаг. Бас нэг юм хүний ингээд гадаад төрхөөсний илүү ингээд мэдлэг нь амар хүнийг ингээд attractive болгож харагддаг те. Тий. Хичнээн ингээд за муухагаар илгээд нэг амар царайлаг биш хүн байсан ч гэсэн яг ингээд амар мэдлэгтэй хүн байх юм бол амар царайлаг болж харагддаг ш надад. Ааха, надаас. Тийм ээ. Мэдлэг нь хүний чимдэг те. 6 хэлээр үрхэх санал тавьсан чинь бүр зөвшөөрөөгүй гэснээ. Тэгээд 3 сарын дараа өөрөө гуйсан юм чинь. Өөрөө гуйх гээд бараг хүлээчихсэн юм шиг. Нөгөө найз залуу нь өөрөө гуйсан юм тийм ээ. Very nice. За. Захаа битэн баялаа. За сэдвэн үерхэл нөхөрлөл гинэ. За hello. Би одоо өрнөж бяцхан хайрын романсаа бичье. Цагаан сараар би өвөөгийн доо галтгой хариуцаад өдөржин аяг угааж бууз жигнэж байваа. Гэтэл нэг орой манай үеэлэх сургуулийнхаа нэг хөөрхөн ахтай ороод ирвээ. Би чинээ хэм бодлого очиж золгоод үнсүүллээ. Нөгөө ахт дуртай аргагүй гацарнаас барьж аваад шопигээд нүсээд авлаа. Би ч үнсүүлчихэд нүүр тулаад харсан бүр амар хөөрхөн санагдаад өнгөрсөн. Дараа нь өөрийн ирэхгүй тэр ах бодогдоод санаал явж байсан чинь сургуульд таарад би ч харж зуумалжаад баясаад манай сургууль гэдгийг мэдсэн. Маргааш нь ширээний найзын утсыг ухаж агаад нөгөө хөөрхөн ахтай Facebook найз дээрээс нь бүр нэгнийгээ мэддэг дотн болгыг мэдээд ширээний хүүхдтэй хэлээд тэр ч надад мэдээллийг нь зөөгөөд нэг өдөр амар шорцоор агаад чат бичүүлсэн гинэ. Эхэндээ мэдээл өнгөрсөн дараа нь крашта илгээх рил идэр үзэж агаад рил явуулаад тэр ах хөөрхөн хайрж өгөөд одоо харьцаж байгаа намайг агаандуул гээд байгаа амар хөөрхөн. Үерхэл нөхөрлийн талаар түүхээ бичин гэдэг чинь бас хэцүү юм байна өө гинэ. Одоо харьцаж байгаа хүний түүхээ тий. Ой шууд амар шоп хийгээл үлссэн гинөө. Арай дэлгэнтүүлээд байна уу? Чи дортой гарахгүй. Ямар хөөрхөн охин байна. За. Дараагийн захиа. Кут. Ёо. Кут. За дараагийн захиа битэн байлаа. Маш гайхалтай байна. Одоо харьцаж байгаа гэж тэгээ удахгүй ирэх байх гэж найдаж байна. Амжаа хүсье. Тийм ээ. За. Эхлэе. Стив атаа. За одоо эхлэе. За. Сэдв нь болохоор үерхэд нөхөрлөл.
Хай би одоо 12 дугаар анги сурагч. Одоо найзлуутайгаа үрэхэд яг 1 жил болж байгаа. 11-р ангид байхдаа аймагт амьдардаг байсан ба тухайн үедээ хот руу шалгалт өгөх гээд автобусаар хот руу явсан юм. Би найзлуутайгаа нэг сургууль сурдаг. Бид хоёр бие биенээсээ зүс таних төдий байсан ч хөв дөөрөг тохиолдол юм шиг хот руу явахдаа зэрэгцээд хан суушсан байсан. Тэр үедээ ашгүй таньдаг хүн гэдэл нэг тоохгүй сайхан ярьж илүү дотн болсон ч би биендээ дурлах шиг болж байсан юм. Өглөө эрт сэрээд тэрүү замд нойр их хүрээд унтаад сэртэл мөрийг минь дэрлээд унтчихсан байсан. Ичээд улаагаад уушлахгүйгээд байж байгаад дахиад унтаад өгсөн. Тэр үед сэрэхэд намайг мөрийг нь дэрлэлчихсэн бүр гарнаас нь ил хөдөлчихсэн сэрсэн. Намайг хараад шоолонгой байсан ч аль хизээний сайн юм байсан юм шиг унтаж байхдаа хөөрхөн юм а гэж билээ. Хот очоод дөрөв хонсон байх. Тэр үед намайг гойход ийм хурдан гэж өө гэж бодсон ч тэр үедээ зөвшөөрөөд одоо нэг жилийн нүрийг үзэх гэж байна. Энэ үнэхээр хөв тохиолдолд төрөг гэж байдаг бол очих ёстой хүмүүс очирдаг юм шиг байна. Вау. Автобус нь ингээ хамаг юм болоод өгч. Тэглээ ш. Шуурхай авчуу. Харин тий сая за эхлээд ер нь бол мөрийг нь дэрлэл хөвчихсэн байна. Тэгээд яаж яагаад гар мараа. Харин би унтчихтаа л нөгөө банд нь гарын барьчихгүй. Нөгөө банд нь өөрөө барьсан гэв юм. Гүү ил хөдөлчихсэн байсан гэсэн шүү дээ. Хөдөлчихсэн. Тэгэхээр нөгөө банд нэг ингээ унтаас ирсэн чинь мөрийн дээрэлсэн. Дахиад ирсэн чинь гарын нь яасан байсан юм. Үгүй нөгөө охин унтчихтаа ингээ мөрийн дэрлэчихгүй юу? Ингээд унаад тэгээд дахиад сэрээд тэгээд сэрэнгүүдээ босож унтсан юм байна л да. Тэгээд дахиад мөрийн дэрлээ унтсан юм байна. Тэгсэн чинь нөгөө банд нь унтчихаа гарын барьчихсан. Вау. Тиймэрхүү л юм гэсэн юм биш. Вау. Вэсэнд юм хурдан хайр болд юм гэж. Гэтэ бас тэгж шуурхай авсан мөртлөө. 1 жил болцсон нэрэг шин. Тийм тэгэхээр яг хувь тавилал юм шүү дээ. Угаасаа яг учих хэрэгтэй байсан хүмүүс уучраад гэсэн. Би ч гэсэн. Хөөе. Би бас амар хувь тийм шүү. Яа. IG бүрдээсэн юм ээ. Ахаа. Амар Би ч юм бол тэгээ бүх юм тохиолдож байгаа цаг хугацаанд бүр яг таарсан байгаа. Угаасаа ямар нэгэн шалтгаантай болоод тохиолддог тийм. Одоо хэдүүлээс ингээ нэг клуб болоо явж байгаа нь уулзалттай уулзаа явж байгаа тийм ээ. хадалч гэсэн үзэж байгаа чи. ямар хөөрх юм бэ? Тийм ээ. Миний зүрх бүр бүлгэлчихлаа. 1 жил болж байна гэж шүү. Тийм удаан. Манай анхны загтлын дугаарын хамгийн ихний захиан дээр. Бас яг нөгөө хятад боётой захиан дээр. Яг бас яг тэр бандтайгаа 3 хоногийн дараа танилцчихгүйтэй 3 хоногийн дараа л шууд үргэлжлээ. Тийм тэр амар гоё захиас. Тэр аюу гоё захиас. Guys, үзэг бол тэрийг орж үзээрэй. Тэр цааны эзэн бас мэднэ. Аха. Мэдэн шүү дээ. Чи мэдхүү? Мэдхгүй шүү дээ. За. Би дугуй ундаг бас хэлдэг юм л та. Бэлтгэлээ тарчаа явж байгаад амар хөөрхөн охины IG-г нь аваад шүнжин чад бичлээ. Тэгээд нэг уулзахаа болоод болцоо игээд кино үзээд бараг 4 сарын дараа гуйсан чинь үгүй гэсэн. Тэгсэн яг үндэ цаагаараа харцдаг хүмүүст нэлийн олон байсан юм бэлээ. Сүлс мэдсэн. Хөөрхи. Зүүхэн юм бол. Харт зүгээр дээ. Байна. Уг нь сэлж мэлдэг дугуй ундаг. Харт лаг юм шээ. Тийм курс гоё байна. Тэгээд за яг хөө тэгээд зүгээрээ таарахгүй л байх байсан юм битээ гутар зөндөө огтод байгаа. Тийм ээ. 4 сар ардаас нь гүйж байгаа. Тийм тэгээ гуйсан ч нүггүй гээд цаагаараа харцдаг юм биш. Нөгөө хнаас бэлэн биш байсан биш магадгүй тийм. Зүгээр Амьдрал дуусах гэж хайсудаа. Харт Тийм ээ. Тийм ээ. За подкаст нэр гинт ингээ бүжиглээд хэлдэг шүү. За дараагийн захиа. Бас үерхэл нөхөрлөлтөөр ирсэн байна. Би нэг өвгөн сайн болоод 7 сар болж байгаамаа. 6 сар араас гүйсэн даанч намайг тоохгүй бүр нэг удаа татгалцсан хариу авч байсан. Гэвч би араас нь гүйгээл байгаа.
Би баяр болгоноор бэлэг өгөөл тэмцээн болгон дээр нь дэмжээл хаяа чат бичиж байгаа ч миний чатанд цөөн үгээр хариу өгч ер нь л нүүр өгөхгүй байгаа. Одоо би үргэлжлүүлээд араас нь гүйсээ байх нь дэрүү бойсон дэрүү гэнэ. 7 сар. 6 сар араас нь гүйсэн ч даанч намайг тоохгүй байгаа. Гэтэ энэ хүмүүс ер нь ингэж гуйгаад үгүй гэж хариу авсан бүртлээ ер шантрахгүй юм тий. Яах ёстой юм бэ? Тэр яах сайн мэдгүй. Шантрах уу? Тэгэхэд нэг орлоо хэлсэн юм. Гэтэ бас хайрын цаг л та. Үгүй гээд тахтан тий. Тий. Өсгөө төчлөхгүй л юу илээ. Төгөлдрөөс өмнөх дугаар дээр тэгж хэлсэн шүү дээ. А тийм үү. Тийм ингээд сайн биш байхад нь ингээд ардаас нь гөөгөөд байвал тийж яахын цагийн гарц гэдэг гэсэн. Надаас цагийн гарц юм шиг. Яг би өгнөөс ч мэдэхгүй л тэгтээ зүгээр л амьдралаа бодчих шиг. 6 сар 7 сар араас нь гүйгээд. Тийм. Тэгжгүйгээд хахад тоохгүй байгаа бол тэгэл. Тэгээ бүр ингээд нэг удаа татгалцсан хариу авцсан гэдгийгсэн. Тэгэхээр ерөөс нь туршлага байхгүй болохоор ерөөс юм шиг мэдгүй маа. Нэг залуу ирчихсэн юм байна. Бид нэрээ нэг залруулга хэлэхэд бид бас яг л та эдтэй адилхан ингээд өсвөр насны хүүхдүүд тийм болохоор ингээд бид бол ингээд зөвлөгөө өгөх гэж бол захианууд уншдгоо. Тийм яг ингээд чамд тохиолдсон ингээд түүхэд ингээд бид нэр өөрсдийнхөө өнцгөөс хараад тэгээ яг юу гэж хэлмээр байна. Энэ дээр яг юу гэж бодож гин гэдгийг ингээд хуваалцдаг. Тэгээд дээрэс нь энэ захаа бичиж байгаа хүмүүсийн түүхийг та эдтэй хуваалцах зорилготой подкаст учраас тэгээд эндээс авах юмаа аваад гэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид эд чи яг нөгөө мэрэгжлийн хүмүүс биш болохоор бас жоохон захаа бичсэн хүмүүстэд маань ч гэсэн муухай санагдчихж магадгүй. Тийм бид эдийг ойлгоорой гэж хэлмээр байна. За. Тийм. Бэс за надад бол байсан дээр гэж бодож. Харин би бас тааж өгч. Димэл ах дөө. цагийн гарц. Өөртөө анхаарал явж ийл угаасаа байдгаар арасгүй. Ер нь ингээд хайрыг ер нь гуйгаад хэрэггүй шүү дээ. Угаасаа бүр яг жинхэнэ хайр л бол цаанаасаа ингээд гараад өөрөө хүрээд. Цаасаа ундардаг те. Тэгээд тэр хүртлээ тэр харьтий яг үнэн зэ. Тэгээд тэр хүртлээ ингээ өөртөө анхаарал сайхан ингээ бэзэтэл зөвхөн яг тэг гараад ирэн. Тэгтээ Зүгээр л хайрынаас ер нь битэг байгаарэ л гэж л та. Зөв. тийм ээ. Маш зөв. Зя тэмүүлэн дээр маш урт цагаа тадлаа байна. Баяр өргөе. За баярлаа. Би ингээ захиа жоохон хэцүү идэх юм байна. Гэтэ би чадна. За сэдвэн үерхэл нүгэрлэл. Сайн байна уу? Би нэг өөртөө болсон түүхээ бичье. Би нэг 5 дугаар ангиасаа найзлсан эрэгтэй найз байдаг юм. Тэгээд 6-аас жоохон хүндэрсэн. Тэгээд өмнө нь болохоор айгүй хөөрхөн найзлал байдаг байсан юм. Хамт тоглоол миний зургийн даалгаврыг хийдэг байсан юм аа. Тэгсэн харин хүндэрснөөс хойш нэг их юм ярихгүй ерөөсөө чат бичдэг боллоо. Би л өөрөө чат бичдэг болсон. Урьдчилан 100 харин ч одоогийнхоос өөрөө эхэлж чат бичдэг байлаа. Одоо бүр бараг чат чархаа болсон. Тэгээд тэр өөрөө эхэлж бичдэг байсан зүүн тэр маань нэг найз охинтой болсон. Тэрийг хараад үнэхээр хэцүү байдаг байсан. Тэгээд бараг тэр үеэс тэр найздаа сайн болсноо ойлгосон. Гэтэ найз охинтой юм чинь нууцхан хайрлаа гэж бодсон. Тэгээд удалгүй тэр охиноосоо салсан да. Тэр үед би сэтгэл амрах шиг л болсон. Тэгээд сайн болох уу яах уу гэж бодсны эцэст тэрний нэлийн дараа бараг 6 сарын өмнө сайн болсон. Тэгээд одоо удахгүй гар бүрийн тэмцээн болон тэр үеэрсэн харж авъя гэсэн бодолтой байна. Бас нэрээ тэр үед энийг одоо хэн тоодог байна гэж боддог байсан ч үнэхээр л хөөрхөн байсан юм лээ. Миний бяцхан түүхийг сонсон баярлаа. Заавал уншаад оруулаарай гинэ. Үнэхээр л хөөрхөн байсан юм лээ гинэ. Одоо удахгүй гар бүмийн тэмцээн болж байгаа юм. Манай сургуулийн хойш шиг байна. Үгүй юм болов уу? Тэгээд тэр банд нь хүнтэй бишээ. Өөрөө их л бичдэг байсан юм шүү дээ яг нэг 100. Тэгээд тэр хугацаанд найз охинтой болцсон юм уу? Тэгсэн. Тэгэхээр жоохон тийм юу юм тий. Бичсэн Найз байсан юм шүү. Тэг найз байсан. Найзын хувьд бичдэг байсан юм. Хана ер нь ихтэй михтэй найз тийг юу ч. За би одноос хариулъя. За. Миний хувьд
За миний л бодол шүү. Над руу битгий дайраа. Би бол эртний эмэгтэй найзууд гэж байдаггүй гэж боддог. За тэр дундаа яг ингээд нэг юм best friends бол байх боломжгүй гэж боддог. Ямар нэгэн аль эсвэл нэг нь сайн, аль эсвэл нөгөөд нь сайн байдаг. Заавал гэж би боддог. А гэтээ зүгээр яг ингээд найз зүгээр л яг энгийн найз бол байх боломжтой. Яг бүр сайн найз гэж бол миний хувьд бол байхгүй. За. Би бол тэгж боддог. Гэй байвал бас байж болно шүү. А гей байвал бол бести ээж болно шүү. Гэй бол би гэй найзтай болохыг хүсдэг. Би бас гей найзтай болохыг хүсдэг. Би ч бас. Гей хүмүүс нааш. Тийм. Тийм л гэж боддог шүү. Тэ сая тэгээ юу болоод дуусч юу? Тэмцээнээрсэн харъя л гэж. Тийм яг маа сургал байна. Сайн болох үгүйгээ шийдэе гэнэ. Харин тийм юм болж байгаа юм бэ. Сэтгэлийг цаасаа юу? Тийм дураа. Волейболын Харж хэмжээгээр байгаад ингээд хараад сайн болчих магадгүй гэж бодоод байгаа юм бах та. Тийм яг Бодож байгаа юу? тэгвэл яг ингэ чаддаг юм аа ихэр амар сэтгэл татна. Тэгдгэлдээ бас. Тэгдэг. Волейболын хэмжээ дээрээ сайн хараад авахгүй. Тэгэл. Гэтэ сайн болохоо шийдэе гэдэг бол надад жоохон. Сайн байсан шүү. Сайн юм шүү угаасаа. Тэг яг уу. Тэгэл тийм Сайн болохоор болохоор хангалттай хангалттай байгаа юм байгаад байгаа юм биш. Харин зүгээр бүр яг нэг юм чин сэтгэлээс хайрт бол биш. Харин тийм. Зүгээр нэг жоохон шохоргол яваад байна Тийм тийм тийм. дайчгүй ч юм уу гэсэн байртай байгаад байна тийм ер нь. Тийм ээ. За тийм байна. Нэ цагаат зин баярлаа. Тэгээд волейбол хэмжээнээрээ сайн харж яваарэ. Волейболын тэмцээнд нас амжилт. Тэгээ өөрөө сорж байгаа байж магадгүй. Энэ ямар. За за. Бүгд нэг волейболын тэмцээнд авах. Гүй. Гол авахгүй юм. Жохоо. Гарс. За сайн дэмжнэ. За дараагийн захиа. Зя. Аташи. ёо Яас ядраад байгаа юм. энэ сэдээс өөр сэдэг өрөхгүй мэн. За. Ер нь бол өсвөр насны хүүхдүүд үерхэл нөхөрлөлт дуртай. За сэд нь болохоор үерхэл нөхөрлөл. За би өөрөөсөө 2 насаар хахад сайн болоод тэр хүнээ өдөр шүнгөө боддог болчихсон байсан. Тэр хөөрхөн царайтай дулаахан харц гээл бүхэл юм нь үнэхээр хөөрхөн. Харах болгондоо сэтгэл зүрхэм догдолдог. Хизээч бүтггүй байх л та гэхдээ би тэнд сайн шүү гэнэ. Манай подкастыг үзэх юм болов уу? Үзнэ хаа. Харин шээлжгүй тэгэхгүй. Хоёр ах хүн сайн юм байна. Хоёр ах гэдэг 10 жил гэхдээ ингээд 1 2 ах гэдэг амар их сонсоод байдаг мөртлөө. Яг үндэ амьдрал дээр гаргаж юу ч биш. Тий, амьдрал дээр гараад одоо манай өвөө юм нь ч одоо 10 хэд нас ээж үргэлж. Үний Тэ. Тийм шүү. Тэ. Сайн шүү гинэ. Тэгээ манай охин хэрвээ зориг нь хүрээд гинт ингээд ингэх юм бол шээлжгүй юм манай подкастыг. Тэгээд хоёр Тэсээ. за ингээ хамгийн сүүлийн захаа энэ захаагаар ингээд өнөөдрийн дугаараа өндөрлүүлье. За сүүлийн хэмээний ачаа хүн. За зүгээр дээ. За би одоо оюутан 10 жилд маань нэг хүүхэд шилжиж ирж байсан юм аа. Ангийн охтууд хөөхөн гэд ихэнх охтууд л сонирхдаг байлаа. Надад бол зүгээр л надаас намхан хажуусуудаг шилжиж ирсэн хүүхэд байлаа. Эхэндээ бол нэг их сонирхох татгуул байлаа. Над руу үй чат бичин ангид байхдаа чихэр авчирч өгдөг. Тэгээд удалгүй манай нэг найзтай үерхсэн юм. Тэгээд тэр хоёр салсан. 2-3 сарын дараагаас би хойно суудаг байсан юм. Гэтэл тэр эргэж хараад л юм яриад байдаг байв. Би ч нэг юм боддог байлаа. Нэг өдөр суудал солигдоод самбарлуу харах гээд үндийтэл тэр над руу ширтээ сууж идэг юм. Би шууд бантаал доош харж байгаа л дээшээ харсан чинь хараад сууж байдаг шүү. Би ч бантаал бэжсэн чинь тэр над руу дулаахнаар инээсгэлээ түүнээс хойш тэр надад их таалагдаад крашлдаг болов. Би түүнд 2 сарын 14-нд цоколад өгч тэгээд орой над руу чат бичиж амттай байсан тухайгаа хэллээ. Тийм чат авсан хүн баярлгүй л явах үү. Түүнээс хойш сагсны тэмцээн боллоо. Би дэмжих гээд л очлоо. Тэр тоглож эхлэх гээд би ус авахаар явтал тэр хойноос ирээд миний толгойг илчгээд инээгээд гүгээ явчихв. Удахгүй нэг найз охинтой болсон бэ. Өө энэ одоо яах гээд байгаа юм. Би үнэхээр их гомцоо. Тэр удалгүй сасан.
Гэвч дахиад л өөр охинтой үргэлжчихсэн. Би ч одоо надад найдвар байхгүй сэтгэлээ татъя гэхээр над дээр гуйж ирээд сайхан хандаад намайг хэцүү юм болж уйлж байхад ирж гаргатаад дэмжиж тайвшруулдаг. Гэвч бид найзууд биш шүү дээ. Надад сайн юм уу гэхээр найз охинтой. Би түүнийг ойлгохгүй л байлаа. Сүүлдээ намайг түүнд сайн гэдгийг ангаараа мэддэг болов. Тэр ч мэддэг байсан мах уу. Энэ хэвээрээ 3 жил явлаа. 100 ангийн аяллаар яваад тэр өөр охтуудтай хамт яваад хамт нэг гэрт хоноод тэрнээс хойш би сэтгэлээ бат татахаар шийдээ татсан. Дараа найзаас нь сонсохны тэр надад шилжиж ирсэн үеэсээ сайн байж байгаад найзтай минь үерхээс сасныхаа дараа ч талтай байсан юм билээ. Ангийн аялал хүртэл сайн байсан юм шиг байлээ. Ер нь бодоод байхад яагаад олон жил өөрийнхөө амаар хилээд уучраа олоогүй юм болоо. Бас сайн биш бас байсан бэжж манай найзтай яах гэж үргэсэн юм болоо гэд бодлоо хэлээрээ. Ер нь бол энэ жоохон Энэ гэхдээ миний амьдрал жоохон тохиолдсон юм байна. тийм үү. За бити хүн дээр тусгаж аваарай. Гэтэ миний бодол жоохон муугаар хэлж магадгүй. Надад бол player boy шиг санагдаж байна. Тийм ингээд яг нэг юм хөө. Гэхдээ яа харин нэг юм тийм байдаг. Сайн юм шиг хэрнээ өөр охтуудтай бас ингэж яагаад байдаг. хаа. Тийм ингэж үерхсэн гэж бүр хэд удаа үерхсэн гээ сая ингэж гарлаа тий. Яа над яг юм тохиолдсон. Тийм үү. Чамд яг ямар байсан бэ? Над тоо яг амар муухайлс. Харт. Тийм ер нь л нэг иймэрхүү байна. Тэд нар тэгээд ийм яах гэдэг мэддэггүй амар ядаргаатай тэгээд яагаад гэдэг юм бол гейм өгчийн санаал Өгтэй амар. яагаад санал бодломжээс гоё юм бэ би. Хин гэсэн бэ? Чиний бодол яг юу вэ? Бүгд яагаад гэдэг юм бол бүгд яагаад гэдэг юм бол Зүгээр. манай гейм грэм флаг. Яа би ихтэй баг энэ харилцаанаас ингээ бүр амар трама би бүр тэрнээс хойш тийм хүнтэй харилцаа ямарч бодлоо. Өөрөө жоохон. Өөртөө жоохон итгэлгүй. Тийм өөртөө жоохон итгэлгүй ч юм. Надад тэгжсэн ажиллаа. Өөртөө итгэлгүй болох Одоо тэр хүнтэйг ингээ яах гэдэг бас нэг хайлт ингээ бичингүүтээ яа одоо ингэ бичүүл яадаг бол наваа хэлцдэг бол ингэдэг бол зүгээр овертинг хийж магадгүй. Тэгмэд тэр нэг өөр нэг охид өгөрсөн гэсэн шүү дээ. Өөр магадгүй тэр найз байсан гэж байгаа хэвтэйхэн татгалцах арга марга олохгүй ч юм уу. Тэгсэн чинь энэсийг кадлж байна. Угсаа энийг орлохгүй мэддэг. Тэгээд ерөөсөө надад бол ингэ санагдаж байна нэг юм. За юу юм ярьж байна. Яг нэг юм дасцсан сэтгэл гэж үүдэж штэ. Харин яг угсаа дасан сэтгэл одоо хүртлээ тэр дасан сэтгэл нь байдаг. Гэтэ бит хоёр хинч гаргадаг. Яг нэг юм дасцсан сэтгэл гэж байгаад байдаг байхгүй юу? Ингээд тэр хүнийг ингээд явуулмааргүй. Гэтэ бас ингээд хажуудаа байлгаад баймааргүй. Яг нэг юм ингээд одоо муухай гарч хэд яг ингээд цапаасандаа байлгаад. Тийм. Тэгээ ингээд өөр охин гараад ирэнгүүт болно. Өөр охин ингээд гараад ирэл болно. Гэтэ яг тэр хүнээс ингээд тэр охиноос авч байгаа мэдрэмжийг тэр хүнээс авч чадахгүй. Тэнгүүд яг тэр ингээд цапаасандаа охинтойгоо ингээд байгингүүд бас нэг юм ханаагүй мэдрэмж аваад идэг. Тэнгүүтээ тэр мэдрэмжээ бусдаас авах гэж идэг. Тэнгүүд дахиад тэр охтоодоос ингээд ханаагүй мэдрэмж нь энэ охинд байгаад идэг. Надад бол яг тийчээс санаж байна нэг юм. Надад төсөөс ч байсан юм шиг. Сайн хоёр ч нөгөө нэг юу. Яа. Би саяны яриг би оруулж шүү. IMDb лөө. IMDb. Киноны юу? Биш. Нөгөө яа хүний зан чанар юм байгаа гэдэг. MBTI. Яа. Шаад өөр. Эсвэл мэдгүй гэрээ дагаад ингээд би нэг Ой. Йоо. Яа чи на ёо. Яг яа тэр тохойд нэг сэрхээс амтны ажираас тийм болж юм шиг. Тэр төрөл бүрээ янз янз. Яг тохойд яг ямар тань чанартай юу бод. Яа чи на. Байсан чи. Гүвэ хараа Би яг ингэ тэнэгтэй юм аа. Яа. Чи парай бүр лигний орно. Вэжгээ
гүйц яаж чадахгүй ханаагаад хэлээд би яагаад ч юм ингээд хүнийг амар ингээд үнэрлээд идэг заа. Ер нь анх уулзаад ингээд вайбаар нь ярьж хэлж байгаа юмнаар нь ер нь ингээд шууд дугуйчдаг. Сайн ингээд анаа өгч үстэй music holic girl гэдэг. Тэр ихчэд би ингээд анхаасаа нэг битлэг үзэл миний хүн биш. Би бас ёо гойдоч. Би бас яг тэгж бодчихсан аахгүй. Хасдаг байсан байхгүй юу? Тэгээ сая сүүлийн бичлэгүүдийг үзсэн чинь. Яг ингээд байгаад амар фаны нас бүр ингээд ярьж мэрж байгаа юм бүр. Ингээ манай ингээ октод ингээд намайг ингээ юм ярахыг сонсч байгаа л инээд намайг инээчилтэй миний бүр нэг амар жинхэнэ тэнийг инээдэг байхгүй юу? Тэрийг ингээ сонсчод ингээ хүүхдүүд бүгд инээчдэг. Би одоо гарах гад бүр ингээ чадчихсан. Яг тэрийг гэтээ сонсчод бүгд инээдэг. Чигтэй юунд инээдэг вэ? Тэнийг юм. Өөрлөлтөөр зэлмэгч үү. Чи ямар байлаар уу та? Гой зураг даруулсан. Оролцоод яаж зурдаг ингэ цаана. Ларида. Хаяа манай шин сайтыг хараагүй лөө. За бид нар саястай амар буу халлаа. Тэгээд энэ яриагаа гэтээ катлахаа шийдлээ. Тийм тэгээд гой подкаст болж өндөрлөө. Захаа битсэн бүх хүүхдүүдтэй баярлалаа. Тэгээд сайн ярьж чадаагүй байж магадгүй. Гэтэ бид дөрв бол амар ярьлаа сая. Битүү. Тэгээ оруулахад арай болохгүй юмнууд бас ярьлаа. Тийм. Жохон анхнах болохоор. Ойлгоорой. Зүү идэх юм байна уу? Дараачихаас нь алнаа заяа. Намайг бас их яриулвал айгүй фаны охин байна. Тийм ээ. Тэр занг нь олж мэдлээ бид. Та нар надтай юм яриад миний доторх хүн бич алсан. Тэг намайг энэ ноц инээд байдаг гэсэн дэрийг нь гаргаж байна. Ухаач юм ухаач. Тийм. Тэгээд азаага бас жоохон чан яриулмаар байна. За нэг тийм байна да. За энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Аригото гозаймас. Шиши. YouTube лээ солонгосоор. 감사합니다. Thank you. Very much. Баярлаа. 6 хэлээр яриад тээ. Чи ч одоо яа. За манай камерамен өөрийнхөө зургийг дараад унлаа тэр. За хамт басъя. За. Дараагийн дугаар уулзлаа. Түр баярлалаа. За. Нэг. Багтаг юм уу? За. Сойны гэж гарч ирсэн үү? Би сарсаагүй. За. 1 2 3. Дараагийн дугаар яасан бэ? За. Яаж дуусна вэ? За. Хаалгаа шидөө. За. Баярлалаа. За жоо. Дараагийн дугаар уулзлаа. Түр баярлалаа. Хоёр дугаар болсон дөрөв баярлалаа. Yes.